Цусд сувг үзүүлж бай. Социализмын үед Монголд ажиллаж амьдарч байсан Оросууд байсгийгээд янз бүрийн гэмт хэрэг өдүүлдэг байсан бөгөөд харамсалтай нь манай төр засгийн эрхмүүд мөнөөгл Монгол зөвлөлтийн Ганбат найрамдал гэжигээс эвтүүлэхийн үүднээс олон түмэнд мэдээлэлгүйгээр таснууслаад өнгөрдөг байлаа. Жишээ нь 1970-аад оны үед зөвлөлтийн цэргийн машин манай нийтийн тээврийн автобусыг мөргөж галаа олцсны улмаас олон монгол иргэний амь нас суурьсан байх бөгөөд тухайн үед сэтгүүлч Жамин тэднийг аврахын төлөө зүтгэж байгаад амь насаа алдсан залуугийн тухай гавьяа найруулал бичээд монгол зөвлөлтийн найрамдлыг гутаанд оромжилсон нэр зүгээд ажлаасаа халагдаж амьдралаараа хохирч явсан түүхтэй. Жамингийн бичсэн аваар осол эмгэнэлт явдлыг Орос ах нар маань Монголд байхдаа бишгүй тарьж байсан юм. Энд нэгэн эмгэнэлт хэргийн тухай өгүүлье. Учир нь дор өгүүлэх явдал идүүгээж сургамжтай бөгөөд ялангуяа элдв дэглэлт нэрийн дор нуулаа гаргадаг армийнхан санаж явахад илүүдэхгүй. Энэхүү аимшигт үйл явдлыг гэрчлэх цөөн хүмүүсийн нэг болох бэлтгэл хушууч Баатар цогт доорх зүйлийг хөөрнсөн юм. 10 шин цэргийг баг дарган шөнийн цагаар машин зам дээр дэглэж байтал Орос цэргийн цуваа ирээд няц дайрчгаж гисэн яриа дэгдэж байлаа. Энэ аимшигт хэрэг Улаанбаатарын чухам хаанд болсон юм бол. Орбит толгой тавьд болсон юм. 10 сайхан шин цэрэг нэг дор амьсгаа хураасан юм шүү дээ. Тухайн үед дээрээс энэ мэдээллийг гадагшин задруулахгүй хавд орж байсан ч үр хүүхдээ алдсан эцэг эхчүүд тэртээ тэрүүгээ мэдэж байгаа болохоор ард түмний дунд аман яриагаар тархсан. Дарвч талтайж боловч бултайна гэдэг шүү дээ. Чухам юунаас олж энэ олон цэрэг ам өргөдөх дээрээ тулсан юм бол. Ардын армийн дугаар ангийнхан шин цэрэгээ хүлээж аваад удаагүй байсан цаг. Социализмын үед аримд оны ялгаа гэдэг яриалал байсныг өнөөдөр олон хүн мартаагүй байгаа. Хал болон асман цэргүүд шин цэргүүдэд дэглэж өгнө. Яг ийм дэглэлтийн үеэр дээрх аимшигт хэрэг гарсан юм. Хэрэг гардаг шөнө жаа буюу жагсаалын дарга өөрийн хариуцсан 30 шин цэрэгтэй диаграм гэжийг амсуулахаар жагсаасан байна. Шин цэргүүд мэдлээ гүйцэтхийг аль жагсалгүй хайч билээ. Ямар гараа зүгтаалтай нь биш. Тэднийг хуарандаа өдөржин дэглэж байгаад шөнө нь тамлалтаа өргөжлүүлэх гэж түргэн авахулан босгож лтэй. Тиймээс шин цэргүүд хараагүй ядарч туйлдалгүй яахав. Тэр үед Инхбаатар гэдэг онгороо дээрлэхүү жагсаалын дарга байдаг байлаа. Энэ нөхөр өөрийн удирдлагад байсан 30 шин цэргийг маршинд авч гарсан байгаа юм. Ингээд 30 цэрэг засмал замдаагаа дараа араасаа цувран гүйж явтал өөдөөс нь гівгэнэт Орос цэрэгийн гიშтэй явсан цаваа гарч ирээд 10 цэрэгийг нь яах хийхин зурдаггүй няц дайрч цусан зам татуулсан байдаг. Тэр цуваа зогсох ямар ч боломжгүй байсан юм уу? Цуваа зогсох ямар ч боломж байгаагүй. Цэргийн цуваа бол зөвхөн тушаал ирсэн цагт юм уу товсон газартаа зогсох үүрэгтэй. Тэгээд шихний машин гэнэт зогсвол арын машинууд ирж мөргөөд бөөн осол аваар мөргөлтөнд дэлбэрэлт болох нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд ч шөнө байсан болохоор холын гэрэл дээр тавьж хаад хурдтай давхиж явсан цувааны гэрэл ойсон байж болох талтай. Гэрлийн ойлт бол аюултай шүү дээ. Өмнөх замд байгаа юм ойж харагдаад ухаандаа улаан зам дээр гүйж яваа цэргүүд гэрлийн ойлтын улмаас хажуугийн замаар гүйж яваа мэт харагдах жишээтэй. Тэгвэл энэ аимшигт явлаас шин цэргүүд өөрсдөө сэргийлээд замаас зайлж чадаагүй махтаа. Хэрэг явдал болсон газар дээр зөвлөлт Монголын шалгалтын маш том комисс очиж наривчлан шалгаад цэргүүдэд энэ аваар ослоос зайлсхийх ямар ч боломж байгаагүй тогтоосон. Өөдөөс нь ирж яваа машинаас хүн бултад зайлж чадна штэ. Энд чинь нэг л үнэмшилгүй санагдаад байх юм. Давааны нэг талаас Оросын цэргийн цуваа, нөгөө талаас Монгол цэргүүд шогшоо маашаар мацаж байсан байгаа юм. Тэнгэр өөд олисон машины гэрэл юу гэж цэргүүдэд харагдах билээ дээ. Ингээд яах хийхин зовгүй аимшигт явдал болж гэрэлд орж хадуусан зээрүүд шиг уймж сандарсан цэргүүд газар дээрээ бястай айруулсан. Хожим минь цувааны эхний машины Орос жолооч даваан дээр гараад гинэт уруулахад замын хажуу талаар цэргүүд гүйж яваа харагдсан. Гэвч цэргүүд замын хажуугаар биш яг улаан зам дээр гүйж явсан юм бэлээ. Юу гэл машинд хүн дайрагдах шиг болсон. Эхний хүн дайруулаад унахад дараагийн хүн машин доогоор орж нят дайрагдсан. Энэ мэтчлэн олон цэрэг дайрагдсан да. Гэрэлд орж ирсэн тэд яг зээл шиг сандралтаж байгаад дайруулсан гэж мэдүүлсэн байдаг. Хэдхэн хормын дотор 10 сайхан залуу ингэж хоровоогоос оцсон юм да. Энэ явдал армийн хэмжээнд маш том дохио сургамж болж дэглэлт гэдэг харш үзэгдэлтэй нэлээд чирүүн тэмцэх болсон. Тэглээгээд дэглэлт хийжийг армийн хэмжээнд бүрэн устгаж чадаагүй. 10 шин цэргийн амь нас нь шууд бус утгаар хаалтсан нөгөө жагсаалын дарга ямар арга хэмжээ авах болсон бэ? Тухайн үед бид Инхбаатар гэдэг тэр жагсаалын даргаыг уг дуугээ цаазаар авахулна гэж ярьдаг байлаа. Гэтэл шүүх түнд 15 жилийн ял оноосон. Аваа босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шүү дээ. Тэр шөнө нэг муу онгороо жаа 30 цэргийг дэглэхээр авч гараагүй бол энэхүү эмгэнэлт хэрэг гарахгүй байх байлаа. Инхбаатар гэдэг тэр муу жаа шоронд очоод нэг л их гавьяа байгуулж гисэн айтай их мандсан гэдэг шүү.
Намайг 1980-ад оны дунд үед Баян-Чандван сангийн аж ахуй руу хэдэн зэрэг аваад явж байх үед Инхбаатарын сураг сонсогдсон. Тэр хавцаа 30 гаруй үе алтан сангийн аж ахуйн үтрэн барьж байсан юм. Тэгтэл нэг орой цэрэг ардгүй шуугилдаад явчихсан. Юу болов яасан бэ гэсэн чинь тэр жил цэрэг дэглэж байгаад Орос цэрэгийн цуванд дайруулж агсаалтын дараа энд шоронгийн атман болчихсон явж байна. Бас л 30 хоригдол удирдаад байж байна. Очиж үзье гэж хөл алддаг байгаа. Миний дургүй хүрсэн гэж жигтэйхэн. Тэр муу ярагч хинт хамаатай юм бэ гэд огт тоогоогүй. Цэргүүдээч тийш нь явуулаагүй. Тэгтэл өвс хатаж байсан хитэн тракторын жолооч Инхбаатар дээр очиж бараг л мөрөгх нь холгүй юм болсон байгаа юм да. Яасан бэ гэхээр 20 литр Монгол арх нэг ямаа авч очоод оройжонгоо боодог хийж арх ууч наригсан байгаа юм. Цаад Инхбаатар нь ч нэг л их гавьяа байгуулчихсан айтай 10 шин цэрэг Орос цэрэгийн цуванд хэрхэн яаж няц дайруулсан тухай эд хав болгож ярьсан байгаа юм. Нөгөө тракторын жолооч нар дараа над дээр ирээд шоронгийн жинхэнэ атмаа ямар байдгийг нүдэрээ харлаа. Яа Инхбаатар гэдэг тэр ялтан үнэхээр жаатай байна. Бид 20 литр Монгол арх өгсөн чинь өөдөөс 10 шил цагаан арх гаргадаг байгаа. Түүнийг арх уугаад сууж байхад 2 хоригдол хөлийг нь угаах юм. Нэг хоригдол ард нь ачуур байж зогсоод түүнийгээ зогсоо зайгүй сэвж сэрүүцүүлэх юм. Гэгцэргээр магтаж гарахаар миний дургүй хурж. За та нар ямар ч анжин Сүхбаатартай уулзаад ирчихсэн биш үү? 10 сайхан аавын хүүгийн амьд хүрсэн нэг мөө алуурчин л байгаа биз. Тэр мөө алуурчныг шүтэж бишрээд байх ямар шаардлага байгаа юм бэ? Ихэд бүгд дуугүй болчихж билээ. Цэргүүдийг няц дайрсан Орос цэрэг тэгээд ямар хариуцлага хүлээсэн бол? Ямар ч хариуцлага хүлээгээгүй. Ядтаа тэнсэн гаргацах ялч сонсоогүй. Албан үүргээ гүйцэтгэж авсан, даргын тушаал биелүүлж авсан гэх мэтийн заалтууд социализмын үед олон гаруун гэмтэтгээдийн аминд орж байсан юм да. Ялангуяа энэ зөвлөлт Монголын Ганбат найрамдлын гол төлөөлөгчд болох Оросуудад их нөмөн нөөлгөө үзүүлсэн. Ямар сандал Монгол цэргүүдийг дайрсан Орос цэргийг өмгөөлж хамгаалахын тулд байлдааны тушаал биелүүлж авсан гэж мөхөрлсөн гэд бодчих. Эрдэнэскийнхэн байлдааны тушаал байх билээ дээ. Байс хэтлээ замаар гүйж авсан ах トゥ армийн Монгол цэргүүдтэйгээ байлдаж авсан хэрэг болж таарч байх шиг. Ер нь энэ мэтийн заваан хэрэгүүд социализмын үед мессер гардаг байлаа. Жишээнд Орногов аймгийн Сайншинд хотод нэг аймаар хэрэг гарч байлаа. Социализмын үед жилийн хавар коммунист субботник өрнөж хөдөлмөрчд оюутнууд сурагчид мод тарих хог цэвэрлэх шууд уухах мэтийн ажил өрнөдөг байлаа. 6 дугаар ангийн хэдэн хүүхэд шууд ухаад сууж байтал рүүлийн чайкн болторсон Орос цэргийн машин дахин орж тэднийг дайрснаар 13 хүүхэд газар дээрээ нас барж байлаа шүү дээ. За тэгээд Орос цэргүүд хөдөөний машиныг автомат буугаар шүүршсэн, хонь хариулж яваа өгтийг хэсгээр хүчинсэн гэх мэтийн хэргийг тоочоод баршгүй.